За ярилцах хөтөлбөр эхэлж байна. Энэ дугаарт бид Монгол Улсын эдийн засаг усны салбарт чухал ач холбогдолтой төвхөн хөрөнгө оруулалт болж байгаа усны компакт хөтөлбөрийн талаар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн суурин захирал Тина Юутэй ярилцахад бэлэн боллоо. За бид төслийн ач холбогдол хэрэгжилтийн явцад тулгамдсан гол сорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцуулаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Баярлалаа. So let's start the interview with Ярилцлага таны туршлага, карьерийн тухай эхлүүлье. Та өөрийнхөө болон мянганы сорилтын корпорацийн талаар товчхон танилцуулахгүй юу? Great. Well, my name is Tina Yu. Тэглгүй яах вэ? Намайг Тина Ю гэдэг. Би мянганы сорилтын корпорацийн суурин захирлаар ажилладаг. It basically means that I'm the US representative. Суурин захирал гэдэг нь би Америкийн нэгдсэн улсыг төлөөлж Монголд сууршиж төслөө ерөнхийдөө хяндагаа гэсэн үг. And also the implementing entity. Монгол Улсын засгийн газартай болон төслийг хэрэгжүүлэгч Монголын мянганы сорилтын сантай маш ойр ажилладаг. Mongolia. Now what is Мянганы сорилтын корпорац буюу товчоор MCC-ийн хувьд Америкийн нэгдсэн улсад төвтэй бие даасан агентлаг юм. Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын харьяа гүйцэтгэх засаглалын дор үйл ажиллагаа явуулдаг. Анх 2004 онд тухайн үеийн гайхалтай ерөнхийлөгч Жорж Бушийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Тэрээр гадаад тусламжийг өмнөхөөсөө арай өөр арга барилаар хүргэхийг зорж байсан. Тэрээр томоохон дэд бүтцийн төслүүдэд илүү үр дүнтэй төршлөх зорилгоор мянганы сорилтын корпорацийг үүсгэн байгуулж байсан юм. Ингэснээр зөвхөн дэд бүтцээс гадна Америкийн нэгдсэн улстай хамтран ажиллаж буй орнуудын бодлогын реформыг дэмжиж, эдийн засгийн өсөлтөнд бодит хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдсан. So our main topic for today is Өнөөдөр бидний ярилцах гол сэдэв бол усны компакт гэрээ. Энэ төсөл нь усны бодит өртгийг хүмүүст ойлгуулахад томоохон хувь нэмэр оруулж байна. Яагаад усны салбар гэж? Oh, well, I mean, I think you yourself as a Mongolian know how. Та өөрөө монгол хүний хувьд, монголчуудын хувьд ус нь хэр үнцэнтэй болохыг сайн мэдэж байгаа бах. Зөвхөн нийслэл хотод бус хөдөө орон нутагт ч адил чухал асуудал шүү дээ. Бидний амьдралын бүхий л хэсэгт усны хэрэглээ нэн шаардлагатай байдаг. Айл өрх, гэр бүл, цаашлаад бизнесийн үйл ажиллагаанд ч ус бол нэг үн цэнтэй зүйл гэдгийг бид бүгд сайн мэднэ. Та бүхэн харсан байх. Сүүлийн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хот эрчимтэй тэлсэн. Цаашдаач тэлхээр байна. Үүнийгээ дагаад айл өрх болон бизнесийн аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өсөх болно. Одоогийн хурдаараа удаа явах юм бол нийслэл хот усны хомсдолд орно. Ялангуяа гүний ус ашигладаг. Энэ нөөц нь ойрын жилүүдэд маш хурцтай үгүй болох эрсдэлтэй байна. Монголын мянганы сорилтын санаа нь төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй үүсгэн байгуулагдсан байдаг. Та MCC-ийн модель хэрхэн ажилладаг болохыг тайлбарлахгүй юу? So the MCC model is Тэгэхээр MCC-ийн загвар нь гадаад тусламжийн бусад хэлбэрүүдээс нэлээдгүй онцлогтой байдаг. Санхүүжилт нь Америкийн нэгдсэн улсын засгийн газар болон Америкийн ард түмнээс олгож буй буцалтгийн тусламж гэдгийг та бүхэн мэднэ. Монгол улсын засгийн газар монголчуудын татвар төлөгчдийн мөнгөөр иргэн төлөгдөх зээл биш юм. Нэг ёсондоо Америкийн нэгдсэн улсын засгийн газраас өгч буй бэлэг юм. Энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсыг төлөөлж MCC болон Монгол улсын засгийн газар хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Тийм учраас үүнийг компакт гэрээ гэж нэрлэдэг. Үүнд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын өмнөөс хүлээх үүрэг, Монгол улсын засгийн газрын хүлээх үүргийг тодорхой тусгасан байдаг. Компакт нь олон улсын эрх зүйн хүрээнд хоёр улсын хооронд байгуулсан парламентаар баталгаажсан, хуульчлагдсан баримт бичиг юм. Тиймээс хоёр улсын хувьд заавал биелүүлэх үүрэгтэй гэрээ болдог. Хоёрдугаарт гэх юм бол MCC-гийн төсөл хөтөлбөр 5 жилийн хугацаанд л хэрэгжих ёстой байдаг. Альва дэд бүтцийн төслүүд 7 жил эсвэл 10 жил үргэлжилж болохгүй. 5 жилдээ л багтах ёстой. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас 350 сая $350 олгодог бөгөөд ашиглагдаагүй үлдсэн хөрөнгө байвал буцаан шилжүүлэх ёстой. Энэ нь ч бас онцлог зүйл юм. Эцэст нь хэлэхэд хариуцлага болон ил тод байдал нь бидний загварын гол зарчим. What we do is within MCA Mongolia. Монголын мянганы сорилтын санд зөвхөн монголчууд ажилладаг. Гүйцэтгэх захирлаас нь ахуулаад бүх ажилчид нь монгол хүмүүс. Үүнээс гадна бид 3 гэрээд байгууллагатай хамтран ажилладаг.
Нэгдүгээр санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх төсвийн агентлагууд байна. Энэ нь 3 дахь этгээдийн байгууллага бөгөөд ихэвчлэн гадаад мэргэжилтнүүдээс бүрддэг. Хоёрдугаарт худалдаа авалтын ил тод авилгаас ангид байдлыг хангах худалдаа авалтын агент байна. Америк нэгдсэн улсын засгийн газар болон MCC-гийн дүрм журмыг бүрэн мөрдөж байгаа эсхийг нь хяндаг гэсэн үг. Харин 3 дугаарт бид төслийн менежментийн зөвлөх байгууллагатай хамтран ажилладаг. Америк нэгдсэн улсад төвтэй Tetra Tech гэх компани нь инженерчлэл техникийн хэрэгжилтээс нь ахуулаад төслийн удирдлага зөв зохистой явагдаж байгааг бүгдийг нь хяндаг. Тэгэхээр манай заагварт хяналт тэнцвэржүүлэлтийн тогтолцоо сайн байдаг. Нэмээд хэлэхэд Монголын мянганы сорилтын сангийн мэргэжилтэнтэй хамтран ажиллах ижил түвшний мэргэжилтэн нь Вашингтонд бас байдаг. Тухайлах юм бол байгаль орчны мэргэжилтэн Монголд ажиллаж байвал Вашингтонд ч мөн хамтран ажиллах байгаль орчны мэргэжилтэн нь байна гэсэн үг юм. Тэд хоорондоо байнгын холбоотой байж нэг нэгнийхээ ажил үүрэгт хяналт тавьдаг. Тэгэхээр Монголоос болон Америк нэгдсэн улсын засгийн газар нягт хамтран ажиллаж байгааг баттгах олон хяналт тэнцвэржүүлэлтийн шаардлага байдаг. Тиймээс энэ бол маш гайхалтай түншлэл загвар юм. So the partnership and the project Энэхүү түншлэл төсөл ойролцоогоор 460 гаруй сая $400 үнэлэгдэж байна. So it is obviously considered as a Энэ ч утгаараа Монгол болон Америк нэгдсэн улсын засгийн газар хоорондын түүхэн хөрөнгө оруулалт болоод түншлэл болж байна. So the project was carried out through close Төсөл хоёр улсын нэгт хамтын ажиллагаа тасралтгүй яриа хэлцээний үр дүнд хэрэгжсэн шүү дээ. Maybe elaborate and highlight some of the Та энэхүү хамтын ажиллагааны гол үр дүн онцлогоос сонирхолтой юу? Absolutely. So the MCC model also requires that any partner. Тэглгүй яах вэ? Тэгэхээр мянганы сорилтын корпорацийн мөрддөг загварын дагуу альва хамтран ажиллаж буй улс орнууд маань тухайн төслийн хөрөнгө оруулалтын 10%-ийг өөрсдөөсөө гаргах шаардлагатай байдаг. Харин Монгол улс өмнөх жишгийнхээ адилаар энэхүү шаардлагыг давуулан биелүүлж сүүлийн 5 жилд 25% буюу $112 сая хөрөнгө оруулсан. Үр дүн нь гайхалтай байна. Монгол улсын засгийн газрын дээд албан тушаалтнуудаар ахлуулсан мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл гэж бий. Энэхүү зөвлөлд сангийн яам, байгаль орчин, эрчим хүч, хотын захиргаа, гадаад харилцааны яамны төлөөлөгчдөөс бүрддэг. Мөн тус зөвлөлд усны салбарын мэргэжилтэн, төрийн бас байгууллагын мэргэжилтнээс гадна Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хувийн хвшлийн төлөөлөлж багтсан. Энэхүү зөвлөл нь Монголын засгийн газар болоод Америк нэгдсэн улсын засгийн газрын шийдвэрийг төлөөлөх мянганы сорилтын корпорацийн хамт гаргах стратегийн бүх шийдвэрийг нь хянаж удирддаг. Тиймээс тун гайхалтай түншлэл гэж болно. Энэ хүрээнд усны үн тарифыг бодит өртөгтөнд нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулсан. Эцсийн дүндээ бидний бүтээн байгуулсан дэд бүтцэн усны тарифаар зардлаа нөхөж, биедан доктортой ажиллах боломж бүрдсэн. Үүнээс гадна төслийн хүрээнд бид ус сувгийн удирдах газрын 220 орчим ажилтныг үйлдвэрт ажиллахаас гадна хөрөнгийн удирдлага, санхүүгийн менежментээр мэргэжүүлэх сургалтад хамруулсан байгаа. So one thing to highlight is the Water Compact, which is one of the significant. Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой усны компакт гэрээ цаг хугацаа болон батлагдсан төсөвтөө амжилттай хэрэгжиж байгаа нь яалтчгүй онцлон тэмдэглэх зүйл. Төсөл 2021 онд эхэлснээс хойш урьдчилан таамаглах боломжгүй олон сорилттой тулгарсан. COVID-19 цар тахал Украины данийг дурдж болох юм. Үүнээс гадна Монгол маш хүйтэн хөвөлтэй байдаг нь энд ажиллаж буй гэрээд гүйцэтгэгчдэд хүндхэн сорилт болсон болов уу? Энэ бүх сорилтыг та бүхэн хэрхэн даван туулсан бэ? Many late nights and headaches. Олон нойргүй шөнө толгой өвдөгсөн өдрүүд. Сорилтод тулгарсан гэдэгт яриангүй санал нийлж байна.
Толгойгочлогсон олон ч асуудалтай нүүр тулсан хэдий ч хоёр улсын засгийн газрын бат бөх хамтын ажиллагааны үр дүнд давж гарсан. Мөн Монголын мянганы сорилтын сангийн баг хамт олонны хичээл зүтгэлийг мартаж болохгүй. Монголын техникийн мэргэжилтнүүдээс өвлийн тэсгэм хүйтэн нөхцөлд төслөө тасралтгүй урагшуулах олон шийдлүүдийг гаргаж ирсэн. Түүнчлэн манай төслийн гол дуу хоолой байсан. Америк нэгдсэн улсын элчин сайд мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал бүгд л төсөлд дэмжлэг үзүүлж нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас ахуулаад тулгамдж буй гол сорилт дээр дуу хоолой болсон. So you yourself have been living in Mongolia. Та өөрөө Монголд сүүлийн 4-5 жил амьдарч байна. Таны хувьд ямар туршлага байсан бэ? Oh, well, I think the winters are always. Өвлийн улирлал нь үргэлж сорилттой байдаг. Гэхдээ Монголын ард түмэн энэ бүхнийг илүү сайхан, таатай болгодог гэж боддог. Мөн Монгол ажилтнуудын багийн ажиллагаа, тууштай байдал үнэхээр багтам. Элчин сайдын яаманд ажиллаж монголчууд ч энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Бидний баримталж ирсэн зарчим бол төлөвлөсөн хугацаа батлагдсан төсөвтөө багтаан ажиллах. Мөн биднийг үргэлж дэмжиж ажилдаг гайхалтай элчин сайд бий. Тиймээс хүндхэн өглүүдийг стооцвол элчин сайдын яам Монголын мянганы сорилтын сангийн хамт олонны ачаар гайхалтай цаг хугацааг өнгөрөөсөн. So there's a study after 2030. 2030 оноос хойш Улаанбаатар хотын усны хэрэглээ нийлүүлэлтээсээ давж усны хомсдол үүсэх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Тэгвэл усны компакт төсөл хэрэгжээгүй байсан бол Монгол улс ямар эрсдэлтэй нуур тулах байсан талаар та хариулахгүй юу? Yeah, I think at the end of this project, what will happen? Тиймээ энэ төслийн төгсгөлд Монголын нийт хүн амын тал орчмын суурьшдаг Улаанбаатар хот усаа цэвэрлэж дахин ашиглах боломжтой болох юм. Өмнө нь ийм боломж байгаагүй. Before that was not possible. Хэрвээ төсөл хэрэгжээгүй байсан бол юу болох байсан бэ гэвэл нэгдүгээрт усны үн өсөх шаардлага явандаа үүсэх байлаа. Усны зөвхөн бодит өртөг төдийгүй хомсдолтой холбоотойгоор үнэн нэмэгдэх байсан. Хоёрдугаарт бизнесүүд нийслэлд хөрөнгө оруулах нь зөв үү гэж дахин бодож эхлэх байсан. And then thirdly, I think the Tool River. Гуравт туул голын асуудал бий. Энэ төслийн нэг чухал хэсэг нь арилжааны байгууллагуудыг хариуцлагатай болгож, бохир усаа цэвэрсэний дараа л бохирын системд нийлүүлэх шаардлагыг мөрдүүлэх явдал юм. Their water before they put it back into the sewage system. Хотын бохирын системд буцаа нийлүүлэхээс өмнө усыг урьдчилан цэвэршүүлэх энэхүү шаардлага өмнө нь хангалттай хатуу хэмжээнд мөрдөгддөггүй байсан. Was not a strong. Харин төслийн дараа бохирдол үүсгдэг олон компани урьдчилан цэвэрлэх байгууламжуудыг суйрлуулж эхэлж байна. Эцсийн дүндээ хүүхдүүд туул гол сэлж болох үе орчин бүрдэх гол аажмаар цэвэрших нөхцөл бүрднэ гэж найдаж байгаа. Учир нь энэ төслийн хүрээнд бохир усыг шууд туул гол руу цутгахгүй байх зохицуулалт хийгдэж байгаа юм. Now we're actually making sure that the water is recycled. Одоогоор бид усыг дахин боловсруулж цэвэрлээд эрчим хүчний зориулалтаар дулааны цэглэгээ станц 3 болон 4 дээр ашиглахыг баталгаажуулахад нь анхаарч байна. Миний бодлоор энэ бол үнэхээр гайхалтай төсөл. So you've done a great job in bringing up the project. Ийм хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж бүтээн байгуулалтыг дуусгасны дараа хамгийн чухал зүйл нь тасралтгүй үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангаж, урт хугацааны өр өгөөжийг баталгаажуулах явдал. Long-term benefits. So what management priorities? Тэгвэл цаашид тогтвортой ажиллагааг хангахын тулд оролцогч талууд менежментийн ямар чиглэлд анхаарах вэ? I think you're absolutely correct because as you know many Таны хэлж байгаа туйлын зөв. countries and other projects. Учир нь таны мэдэж байгаачлан олон улс орн болон бусад төслийн хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийдэгч институцийн шинжилэл болон тогтвортой байдлын бүрэлдэхүүн хэсгүүдэд хангалттай анхаардаггүй. About the MCC project is we really looked at policy. Мянганы сорилтын сангийн төслийн нэг онцлог нь бодлогын шинжилэл институтын чадварыг бэхжүүлэхэд голлон анхаарсан явдал юм. The tariff guys for Бид усны үн тариф хариуцсан хот суурьны ус хангамж, ариутгах татварын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран ажилласан. Энэ хүрээнд усны үн тарифыг бодит өртөгтөнд нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулсан.
Эцсийн дүндээ бидний бүтээн байгуулсан дэд бүтцэн усны тарифаар зарлаа нөхөж, биедан тогтвортой ажиллах боломж бүрдсэн. Үүнээс гадна төслийн хүрээнд бид ус сувгийн удирдах газрын 220 орчим ажилтныг үйлдвэрт ажиллахаас гадна хөрөнгийн удирдлага, санхүүгийн менежментээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан байгаа. Ингэснээр эдгээр ажилтнаа дэд бүтцийг урт хугацаанд нь ажилуулах чадварыг эзэмшсэн. Түүнчлэн мянганы сорилтын сангийн арга барилын нэг давуу тал нь засгийн газрын оролцоо Монголын талын хариуцлагыг боддоор бий болгодогт оршино. Энэхүү төслийг да монголчуудаас бүрдсэн Монголын мянганы сорилтын сан хэрэгжүүлсэн байгаа. Удирдах зөвлөл нь бүхэлдээ Монголын засгийн газрын төлөөлөл болон Монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн. Засгийн газрын зүгээс төслийн эзэн нь байж өөрсдөө удирдах чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Төслөөс гарч болох альва сөрөг үр дагаврыг өөрсдөө хариуцаад үлдэхгүй тулд доктортой байдлыг хангах тал дээр Монголын болон Америк нэгдсэн улсын мянганы сорилтын сантай нэгт хамтран ажиллаж байгаа юм. Засгийн газраас удирдах зөвлөлт олон хүн солигдож ажилласан хэдий ч хүн бүр төсөл хэрэгжихэд хувь нэмрээ оруулсан. Энэ төсөл ирээдүйд хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон бит дэд бүтэц болно гэж бодож байна. So Ms. Tina, this project brought together experts and contractors. Хатагтай Тина, энэхүү төсөл нь Герман, Франц, Турк зэрэг олон орны экспертүүд, мэргэжилтнүүдийг оролцуулсан шүү дээ. Төслийн олон улсын хамтын ажиллагаа нь Монгол улсад мэдлэг дамжуулах чадварыг бэхжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулсан талаар бидэнтэй хуваалцахгүй юу? Oh, absolutely. I think what happened was a Тэглгүй яах вэ? Түрүүн хэлсэнчлэн энэхүү дэд бүтцийн төслийн томоохон тендерүүдэд шалгарсан үндсэн гүйцэтгэгч нарын дийлэнх нь MCS International, MCS Property зэрэг Монгол компаниуд байсан. But on top of that, if they were Turkish or Israeli, they often subcontract. Үүнээс гадна Турк, Израилийн компаниуд шалгарсан ч зарим ажлыг гүйцэтгүүлэхээр Монголын тослон гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж байсан. During these difficult winters, and they also know the context of the environment. Учир нь монголчууд өвлийн хүнд нөхцөлд хэрхэн ажиллахаа сайн мэддэг. So what is unique about this project and was unique Мөн барилгын ажил гүйцэтгэх газрын онцлогийг сайн ойлгодогтой холбоотой. It uses this international engineering standard and it's called FID. Энэ төслийн болон Шангрилагийн ажлын нэг өрмөц тал нь FIDIC олон улсын инженерийн стандартыг ашигласан явдал юм. And FIDIC contracting was started in 1913. I won't bore you. Ихэвчлэн FIDIC-ийн гэрээ гэж нэрлэдэг. FIDIC-ийн гэрээний стандарт нь 1913 онд үүссэн. And the employer who holds the contract have a equal Дэлгэрэнгүй түүхийг нь ярьж таныг өгд байхгүй. risk because oftentimes when you go into a contract Ерөнхийдөө гүйцэтгэгч болон ажил олгогч талууд эрсдлийг ижил тэнцүү үүрхээр зохицуулдаг олон улсын стандарт юм. issues or the contractor. So FIDIC is an international. Томоохон дэд бүтцийн төслийн гэрээ байгуулахад ажил олгогч эсвэл гүйцэтгэгч аль нэг тал нь илүү их эрсдэл хүлээх гээд байдаг талтай. It's a mutual risk that these contractors will have to encounter. Харин FIDIC-ийн талуудад тулгарч болох эрсдлийг харилцан тэнцвэржүүлдэг олон улсын стандарт байгаа. And I think many of Энэ нь Монгол улсыг олон улсын түвшинд гаргана гэсэн үг юм. learned about how to do FIDIC from these international. Манай монгол инженерүүд эдгээр олон улсын гүйцэтгэгч нараас FIDIC-ийн гэрээг хэрхэн хийхийг сурсан гэж бодож байна. Company, which is the project management consultant, which we call. Мөн төслийн менежментийн зөвлөх Америк нэгдсэн улсын Tetra Tech компаниас ч ихийг сурсан. Things that they learned. On top of that, we Ерөнхийдөө олон шин зүйлс сурч мэдсэн байх. kind of Үүнээс гадна мянганы сорилтын сангаас байгаль орчныг хамгаалах шаардлагууд тавьдаг. purification plant. We made sure that when we were drilling into the Тухайлбал ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын үеэр уулыг өрөмдөхдөө зэрлэг амьтад ялангуяа ойр орчмын тарвганд хор хөнөөл учруулахгүй тулд онцгойлон анхаарсан. lessons learned on the environmental components of the
the project and that Байгаль орчны чиглэлд төслөөс суралцсан зүйл их бий. very happy to learn on those kind of standards and then Монголчууд энэ төрлийн стандартуудыг сурахдаа баяртай байсан. of the project. Дээр нь Монголд хэрэгждэг зарим төсөлд орхигддог төслийн нийгэмд үзүүлэх нөлөөлөлд анхаарч ажилласан. So just to elaborate, do you believe that this experience will better position Тэгэхээр энэхүү туршлага нь Монгол улс ирээдүйд үүнтэй төстэй томоохон, нарийн, дэд бүтцийн төслийг биедан хэрэгжүүлэхэд туслана гэж та харж байна уу? Absolutely. I know that some of the Mongolian contractors have Ярангуй already тийм ээ. talked to our teams. Монголын талын зарим гүйцэтгэгчид маань манай багийнхантай ярихдаа FIDIC стандартын гэрээнд суралцахад үнэхээр таатай байсныг хэлсэн байсан. Because this one enable them to not only bid Учир нь тэд цаашдаа зөвхөн Монгол дахь FIDIC гэрээт ажиллаар тогтохгүй, олон улсад ч хүч үзэх боломжтой болж байгаа. abroad if Mongolian companies want to go and Хэрэв Монголын компаниуд өвлийн хүйтэн цагт ажилласан энэхүү туршлага чадвараа улам өргөжүүлье гэвэл олон улсын талбарт FIDIC-ийн ур чадварынхаа хэргийг гаргах боломжтой юм. to the international arena. So it's great. Тиймээс нэг ёсны мэдлэг чадварын солилцоо гэдэг утгаараа энэ бол үнэхээр гайхалтай хэрэг гэж бодож байна. On top of that, Үүнээс гадна бид ус сувгийн удирдах газрын 220 ажилтныг Нидерландад сургалтад хамруулахаар илгээснийг түрүүнд дурсан. for training, and so it already established this linkage with the Netherlands. Тиймээс усны экспертүүд гэж болох Нидерландтай хэдийн нэг холбоо харилцаа тогтоож, хотын захиргааны болон усны хангамжийн компани хуваар санхүүжилтийг нь хэрхэн шийддэг, хөрөнгийн менежмент хэрхэн хийдэгт суралцсан байгаа. Asset management, like I said before. So there was a Нидерланд lot of компаниудтай knowledge мэдлэг туршлагын ихээхэн солилцоо явагцсан гэсэн үг. Тэгэхээр туршлагаасаа харуулла Монголын засгийн газрын агентлагууд дотоодын мэрэгжилтнүүд гээд олон өөр хүмүүстэй хамтран ажиллахад ямар байсан бэ? Yeah, I mean, this project obviously it's Мэдээж энэ төсөл маань оролцогч талууд ихтэй болохоор маш нарийн төвхтэй. you have the US government. Америк нэгдсэн улсын засгийн газар байна. Энд байгаа Америк нэгдсэн улсын элчин сайдын яам болон мянганы сорилтын корпорац байна. Мөн Монголын засгийн газраас сангийн сайдаар ахлуулсан хоорондоо төрөл бүрийн уялдаа холбоотой оролцогч талууд бас байна. In the government you have your federal or your national. Эхлээд үндэсний хэмжээнд ажиллах засгийн газар, парламент, түүний дараа тусдаа өөрийн төсөвтэй нийслэл хот орно. Тиймээс би танай улсын засгийн газар хэрхэн ажилладаг талаар ихийг сурлаа. Хоёр засгийн газар хэрхэн хамтарч ажилдгийг бас сайн мэддэг боллоо. Тэгэхээр их онцгой ажил байсан. And then on top of that, I think the Mongolians. Нэмэт хэлэхэд монголчууд бол туйлын ажилсаг, хурдан сурдаг, тууштай хүмүүс гэж бодож байна. They're very committed. Өмнө хэлсэнчлэн сангийн сайдын тэргүүлсэн мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл энэ төслийг цагтаа төсөвтөө багтаа хэрэгжихэд нь маш их хичээл зүтгэл гаргалаа. 5 жилийн хугацаанд амжиж баталсан төсөвтөө багтааж төслийг хэрэгжүүлэх нь манай элчин сайдын амны онцлог байсан гэхэд болно. Хүн бүрийн шаргуу хөдөлмөр, дэмжлэг туслалцаа, ялангуяа Монголын болон Америк нэгдсэн улсын засгийн газрын дэмжлэг маш чухал байсан. Учир нь гадаад тусламжийн ажлуудыг төр зогсоосон зэрэг тодорхой саадууд гарснаас хөшигний ард их ажил өрнөсөн байгаа. There was a lot of work behind the scenes that was done. Эдгээр ажлууд нь болон Монголын мянганы сорилтын сангийн ажилтан бүрийн хичээл зүтгэлээр энэ төсөл амжилттай хэрэгжлээ. Энэ том аяллыг эргээд харцгаая. Төсөл одохгүй хэрэгжиж дуусах гэж байна. Энэ бүх ололт, сорилтын дараа таны сэтгэгдэл ямар байна? Мөн оролцогч талуудад хандан юу гэж захимаар байна? I would say, you know, probably Хөсөө их урсгалаа гэж л хэлэх байх та. there was a lot of hard work Хүнд хүчээр шүндөл хүргэсэн ажлууд зарим үед магадгүй нулимсч байлаа. happened. What would be Миний my зөвлөгөө юу вэ гэж үү? I think it's the relationships. Харилцаа нэтворкинг мөн монголчууд, Америкчууд хооронд хувь хүний түвшний хамтын ажиллагаагаар үүнд хүрлээ гэж би бодож байна. Americans on an individual level that made this happen. Зөвхөн төр захиргааны байгууллага, засгийн газрууд хоорондын ажил биш. I would say there are government officials, Зарим төрийн албан тушаалтнууд үнэхээр мундгууд байж чадсан. the president, the minister of finance. Ерөнхийлөгч, сангийн сайд, гадаад харилцааны сайд нарыг хэлж болно. Really made this the highest priority for the Монголын засгийн газар Монгол улсын иргэдийн төлөө энэ ажлыг хамгийн тэргүүний зорилт болгосон. at the US embassy. We have our ambassador.
Үүнээс гадна Америк нэгдсэн улсын элчин сайдын яам, элчин сайд маань надтай хамтран төслийг энэ тэргуунд тавьж ажиллалаа. It's the relationships with the CEO. Гүйцэтгэх захирлууд хариуцсан яам бүрийн зөвлөлтөй харилцаатай байж хамтран ажилласны хүчээр үүнийг хийж чадсан гэж бодож байна. Засгийн газраас удирдах зөвлөлт олон хүн солигдож ажилласан хэдий ч хүн бүр төсөл хэрэгжихэд хувь нэмрээ оруулсан. Тэд бүгд өөрсдийгөө мэдэж байгаа байхаа. And I think all of them know who they are. Миний болон элчин сайдын байнга утсаар ярьж бичдэг байсан хүмүүс. Бид залгах болгонд уцаа авч, үргэлж хариу өгч, хичээл зүтгэл гаргаж байлаа. Учир нь энэ төслийг Америк нэгдсэн улсын болон Монгол улсын засгийн газар нэгдсэн зорилгын төлөө хамтран ажилласны бэлэгдэл болгох хүсэл зорилго тэдэнд байсан. Энэ төсөл ирээдүйд хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон бит дэд бүтэц болно гэж бодож байна. Хатагтай Тина бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Мөн баяр хүргэе. Баярлалаа. Ярилцах боломж олгосонд үнэхээр таатай байна.